За сайн бацгаана уу. Холны мэрийн интертан цаг тавтан мэрилнэ. За өнөөдөр 7 өдрийнхөө мэргийг хий 10 сарын 6-наас 10 сарын 12-ны хүртэл ямар худлаанаг болох вэ гэсэн уламжлалт мэргээ хий. За ингээд дөрвөн сонголттой А, Б, В, Г. Та үсгээр нь болон картаар нь аль нэр нь ч одоо сонгож олно. Тийм. Өөрийнхөө нүд чинь татагтаад байгаа, сэтгэл чинь татагтаад байгаа карта зүүн савингаараа сонгороо. За ингээд сонголтоо хийж явах завсар одоо надтай холбогдох хүссэн хүмүүс яхан бол миний Facebook-ийн мессенжер болон Instagram-ийн мессенжерээр тэ надтай холбогдож болно шүү. Санал хүсэлтээ тийм бичээрэй. Мөн миний одоо YouTube чанелыг одоо бүртгэж аваагаа хүмүүс яхан бол хэрэг үнэхээр тийм цаашид тийм үзмээр байгаа бөгөөд тийм бүртгээг байгаа хүмүүс яхан бол subscribe дээрээ дараад тийм бүртгээд аваараа. Тэгэх юм бол надад бол маш их тийм тус олно шүү. За ингэ сонголтоо хийсэн бол одоо А картаас эхлэе. А, Б, В, Г гэсэн одоо ийм дараалал явъя. За ингэ А карт сонгосон нэмийг эхлэе. 10 сарын 6-наас 10 сарын 12-ны хооронд ямар худлаанаг болох вэ гэсэн юм хийж байгаа. За ингэ бүх А картыг энэ карттай сонгосон хүмүүсийн картуудыг бүгдээр гин зэрэг нэгдэжээ. За ийм карт гарсан байна. За ингээд хамгийн ихний картаар болохоор зэрэг энэ 7 хоногт 6-наас 12-ны хооронд танд юу чухал болох вэ? За энэ карт ингээ харах юм бол энэ хүүхэд ингээд анхаарлаа унтчихсан ч хүн өөр юм авах гээд байгаа юм шиг те. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо гол юмд анхааралтай байх нь те. Гол юмд анхаарлаа төвлөрөх нь их чухал болж магадгүй. Тийм. Тэг ер нь бол альва юмдаа тий анхааралтай байх. Тийм янз бүрийн жижиг шажиг зүйлд ингэж тий сатаархаа болоод скол танд айгу тий толгой дотор ч маш олон жижиг янз бүрийн одоо бодлоод байсан бол одоо тэр одоо замбраагүй олон бодлоо тий цэгцлэх. Тэгэд ер нь энэ 7 хоногт та хамгийн одоо утга учиртай зориг ч юм уу ажил ч юм уу ямар нэг яг чухал юм дээрээ одоо тийм бусад жижиг шажиг тэр сатаарлаас жоохон гэж зэгцлээд яг л чухал зүйлдээ одоо бүх хүчээ ч юм уу тий анхаарлаа төвлөрүүлэх нэг чухал болж магадгүй юм байна. Тэгээ энэ хүүхэд ингээд анзаарахгүй шиг өөр юмд яагаад ядраад унтцаа авахрын тий юм яах гэж байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг тийм гол юмд анхааралтай тий тэг хүчээ зориулаараа анхаарлаа төвлөрүүлээрэй гэж ашиг байна. Энэ зүйл их чухал болох юм байна. За тэгээ бусад картууд энэ одоо харъя гэж бодож байна. Энэ 7 хоногийн уур амьсгал дээр энэ хоёр карт гарсан. Гэхдээ ер нь бол энэ 7 хоногт нэлээд одоо Аз хэмэр дээшлээд эхэлнэ гэж гарч байна. Тийм. Ямар ч байсан тийм нөхцөл байдал эргээр ингээд өөрчлөгдөд эхэлнэ. Аз хэмэр ингээд дээшлэх, сайн тийш эргэх ийм 7 хоног болно гэсэн ерөнхий юм карт гарч байна. Тэгээ энэ карт харах юм бол тийм магадгүй одоо таны зорилго чинь нэлээд өндөр том байж магадгүй. Таны одоо амьдралын одоо тий байгаа зорилго ч юм уу нэлээд том байж магадгүй. Тэгэхэд тэр том зорилго руугаа та нэлээд төвчээртэй тий алхах ийм 7 хоног болж магадгүй. Одоо юу гэж хэлмээр юм дээ. Энэ жоохон уул гарахлаар зэрэг тийм жоохон бяцхан биш одоо гэдэг саад бэрхшээл гэсэн юутай утгатай болдог байхгүй юу? Тийм тэгэхээр зэрэг одоо миний мэдрэмжээр болохоор зэрэг таны зорилго чинь нэлээд өндөртэй том байгаа. Тэгээд одоо тэрэнд чинь ингээд одоо саад бэрхшээл ингээд таныг ингээд унгаах биш харин ч ингээд уул шиг тий хүчрэгжүүлээд тий тийм сорил бол энэ 7 хоног жоохон байж магадгүй юм шиг санагдаж байна. За нэг өөр хэлэх юм бол саад бэрхшээл нь одоо таныг тий унгаах биш тий харин улам хүчрэгжүүлэх тий уушиг тий болгох тий тийм сорил энэ 7 хоног жоохон байж магадгүй. Тэгээд тэгээ ер нь ингээд таны одоо зорилго зорилт чинь тэ нэлийн өндөр том байгаалвч та энэ 7 хоногт тэ алхамаар бол гарах юм байна. Тэг ямар нэгэн жоохон саад ээж магадгүй тэр саад гэхээсээ илүү таны өмнө гарч ирж байгаа бяцхан сорилт юм байна л да. Тийм
Тийм ер нь бол энэ 7 хоног бол таны том өрөөдөлтөө тийм төхөөлөх тийм жижиг халахмыг та жоохон бяцхан солиг даваад явна гэсэн ийм утгаар гарч ах шиг байна. За марч гэсэн ингээд би өөрөө мэдрэмжийг ингэж чадаад нь тайлбарлалаа. За ийм уур амьсгал байна. Тэгчээд за нэгтгэс бүтэн садар хүртэл ямар хөө уур амьсгалтай өдрүүд гэдгийг харъя. За нэгд өдөр болохоор зэрэг за нэгд өдөр одоо хин нэгний шудраг бус ч юм уу нэг тийм шудраг бус хандлах ч юм уу байна. Одоо эрэгтэйгш биш эрх мэдэл давангаасан харилцаа гэдэг ч юм уу тийм жоохон ийм уур амьсгалтай өдөр гэж магадгүй. За энэ дэр боломжтой байх гайг байх. Тийм хин нэгний нэг жоохон тийм юу гэдэм те эрх мэдлээ жоохон буруу ашигласан ч юм уу те жоохон эрэгтэйгш биш те одоо эрх мэдэлд авангаалсан харилцаа жоохон байх гэдэг юм. Ийм уур амьсгал энэ. За энэ дээр боломжтой байх гайг байх. За тэгээд 2 дахь өдөр болохоор зэрэг тэгээ 2 дахь өдөр болохоор зэрэг та альва зүйлд одоо хит нэг талыг барихгүй те тийм бүх юмыг одоо илүү нэг тийм шудраг тийм бодит байр суурнаас одоо шийдвэр гаргах гэж нэлээ тэгчээж магадгүй. За энэ юм чи энтэй тэнцвэлэл энэ чи байлаа гэдэг ч юм ингээд тийм одоо юу гэдэг та янз бүр юм дээр шийдвэр гаргахтаа илүү одоо объектив гэж хэлэх юм уу одоо хөндлөнгийн байр суурнаас тийм гаргах гэж оролдох тийм 20 өдөр нэг тийм тэнцүү байна. Тийм. Хитний нэг юм нэг тал гарахгүй яа ингээд бодит шудраг юмыг одоо тэнцүүлж авч үзэх те. Тиймэрхүү одоо уур амьсгал байна. Тийм. За ингэж хэлье гэж бодож байна. Тим хандлагатай хүн эсвэл та өөр юмдаа тэгж хандна гэсэн үг. За ингээ 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр жоохон хэцүү яхаа мэдгүй юм байсан бол та 3 дахь өдөр болоо таны өөртөө итгэлчин буцан ирж магадгүй. Тэг ер нь ингээд хүлээсэн ч юм уу төгжигдсэн ямар нэгэн тийм мэдрэмж арилал би чадах юм ба штэ гэл тэ өөртөө итгэлчин нэмэгдээл нэг иймэрхүү уур амьсгалтай өдөр байна. За 4 дахь өдөр болохоор зэрэг дөрөв өдөр яг нэг жоохон юу юм байна. Зугаа цэнгэл хөөх гэж магадгүй юм байна. Тийм хит баярлах цэнгэх ч юм уу те. Эдгээр зугаа ямар ч нэг тийм зугаа цэнгэлийн өдөр ч юм шиг өдөр хөөх гээд байгаа юм шиг тиймэрхүү амьсгал байна. За тэгчээд 5 дахь өдөр та нилээн хүч гаргаж магадгүй юмдаа. Тийм нилээн их одоо 2 дахин хүчээ гаргах их чармаах тэ хичээх жоохон ингээд тийм нөхцөл байдал юу гэдэг таны талд биш байсан ч гэсэн та ингээл айгуу сайн ингээл хичээгээл тэ 2 дахин хүч гаргаал юмдаа тиймэрхүү амьсгал харагдаж байна. За хагас өдөр бол маш гоё өдөр. Энэ хагас өдөр одоо ямар нэгэн юмыг одоо шинэ бүтцээр зохион байгуулах юм шиг та. Энийг ингээд ингэчээ гэдэг ч юм уу. Эсвэл ямар нэг юм нэгтгэх дахин гоё ингээд те зохион байгуулах та өөрөө яг ингээд гоё хүслээр те одоо байгаа зүйлүүдээ ингээд одоо зохицуулгадаг ч юм уу. Ямар нэг ингээд шинэ бүтцээр ингээд юмаа зохион байгуулаад тэгэл айгу өөртөө тааламжтай тийм юм гоё өдөр уур амьсгалтай өдөр байна. За тэгээд бүтэн сая өдөр болохоор зэрэг тийм бүтэн сая өдөр бол тэгээ стар карт таашаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг таны одоо сонирхож исэн, хүсэн хүлээсэн зүйл чи яг ингээд бодсноор ч юм уу тийм асар болохгүй гэж магадгүй. Тэрэн дээр жоохон та ингэж бах тэгч бах гэж бодож байсан юм чи яг таны бодсноор ч болохгүй гэдэг ч юм уу. Тэгэд ер нь жоохон баг зэрэг тэгтээ нэг их бол биш нэг тийм баг зэрэг сэтгэл гонсоох тиймэрхүү уур амьсгал гэж магадгүй. Ингэс юм уу гэдэг ч юм уу те. Тийм. Стакар ташаараа даглал би тэгж тайлбарлаж байна. Замарчсан. За энэ дээр тийм хит хүлээлт авахгүй зүгээр хаа гэж бодож байна юмд те.
За тэгээд бүх хоногоо тайлбарлачаад одоо картыг сонгосон хүнд одоо хэрэгтэй гарын мудраа энэ нөгөө уушиг гэж байгаа. Тийм. Энэ уушиг болон одоо талархлын уушгинд сайн мөн талархлын юу вэ одоо гарын ёг вэ. Тийм. Тэгэхээр зэрэг одоо энэ мудраа нь бол тэ уушиг юм уу ханаад цэр гарах ч юм уу те нэг тиймэрхүү ханаад эдийг одоо юу гэдэг юм таны биес чи ингээд гарахад айгу сайн байна. Ханаад маяг төрсөн хүмүүс ахын бол те энэ гарын мудраа хийвэл айгу сайн байна. Ялангуяа уушгинд айгу сайн мудраа гэж байна. Тий одоо хоолой өдөө цэрмэр нь яах юм бол энэ гарын мудраа гэх юм бол цэрмэр нэг амархан ингэж гарч тий сулалдаг юм байна л да тий. Ерөнхийдөө бол ханиадтай тэмцэх ч юм уу тий тархлааг тэтгэжүүлдэг одоо ийм гарын мудраа. Тэгэд энэ мудраг бол юу яах юм бэ? 100 гарч уртай юм байна. Тэг ингээд тий. Ингээд 3-5 минут бариараа тэгээд юу дотроо бол юу талархал дээр бол анхаарлаа төвлөрүүлэх юм байна. Би магтаал таларлаар тэг дүүрэн байна гэдэг. Би одоо болж байгаа бүх явдалтай маш их талархалтай байна гэдэг. Ер нь бол магтаал тий талархал ойр тойрондоо юмдаа талархах сэтгэлээр дүүрэн байна гэдэг. Тэгэж бодоод 3-5 минут бариараа талархлын сэтгэл дээр тий. Тэгэх юм бол таны одоо дархлаа сайжрах ханаад том тусах нь тийм бага байх нэ. За энэ мудраад энэ 7 хоногт танд хэрэгтэй гэсэн байна. За тэгчээд энэ 7 хоногт одоо танд илгээх одоо сахиус тэнгэрийн мессеж дээр ийм карт гарсан баа. Тэгээд энэ тийм ингээд томоор харьяа тий жижиг сажиг юмд бити анхаараа гэсэн ийм карта. Тэгэхээр зэрэг одоо энэ 7 хоногт танд илгээх сахиус тэнгэрийн мессеж юм бол ер нь бол 50 бай тий 50 бай. Юу ч тохиолдсон одоо энэ 7 хоногт юу ч тохиолдсон та өөрийнхөө одоо зөв хариултыг тий одоо сонгож чаднаа. Та юмаа өөрөөдөө сонгож чаднаа. Өөртөө итгэлтэй бай. Та ер нь бол өөрийнхөө бодлыг сайн сайхан тийм гэрэл хийгээд зүйл рүү ингээд чиглүүлээрээ. Тэгээд тийм амар тайван байдаг тийм дотооддоо тийм мэдрээрээ. Тэгэх юм бол та ямар ч юм болсон та өөрийнхөө зөв сонголтыг тий одоо зөв хариултыг ингээд яг ингэх юм биш тэгэл тий зөв юм олж чадсан шүү гэсэн ийм сахиус тэнгэрийн мессеж байна. За тэгээ энэ карт гарах юм бол алхим гэдэг хувиргах шидэд хувиргалт гэж хэлэх үү те алхим гэдэг. За энэ картаар танд сахиус тэнгэрийн мессеж гэх юм бол одоо таны амьдралд ямар нэгэн сөрөг зүйлсийг те эерэг бүтээлч үйлсэд хувиргах тийм хүч байгаа шүү гэнэ алхим. Ямар нэгэн сөрөг юм ингээд шууд юу гэдэг эерэг юмд хувиргах тийм хүч байгааг бол тэг сануулж гин. Тэгээд одоо танд өнгөрсөн туршлагаа ч юм уу ашиглан өөрийгөө хөгжүүлж шинэ боломжуудыг тийм бий болгоорой. Ямар ч байсан сөрөг зүйлийг эерэг бүтээлч үйлсэд тэг хувиргаараа гэсэн байна. Тийм энэ дээр нэг жишээ хэлэх юм бол одоо юу гэдэг таны амьдралд би нөө жишээ шүү ойлгохтой жишээ олдохгүй нэ. Одоо нэг хүнээс боллоо гэхэд одоо юу гэдэг өөс онцгүй зүйл алтана намайг би тэр хүн надаас болчлоо гэхгүйгээр за энэ хүн байсан надад шинэ хүн миний амьдралд өшөө энэ хүнээс илүү те шинэ хүн орж ирэхтэй шинэ зүйл орж ирэх нэг юм одоо юу болж байгаа юм байна. За гарч байгаа юм байна гэд одоо эргээр тийм бодох те. Энийг бол хэлж байгаа юм шиг санагдчихэв. Тэгэн дээр ч яш магадгүй сөрөг зүйлсийг эерэг бүтээлч үүсэд хувиргах хүч танд байгаа шүү гэсэн байна. За ингээд сахиус тэнгэрийн мессеж нэг юмрхүү байна. Энэ 7 хоногт хэлэх мессеж. Хичээд ингээд дуусаад за хамгийн сүүлд танд одоо таны сонголтын картаас одоо мессеж авъя гэж бодож чинь танд хэрэгтэй зүйл юу вэ гэсэн чинь тэг ер нь энэ 7 хоногт танд хэрэгтэй зүйл гэсэн чинь нэг тийм амьд цэцэг лама ч юм уу те тиймэрхүү эрэг зүйлээр өөрөх эсрэг санааг айгу тийм дэмжээрэй гэсэн байна. Одоо амьд цэцэг те одоо гэртээ цэцэг дургуулах ч юм уу те цэцэг
тэсгэр гэр орно гоёх ч юм уу. Тэр нь өөртөө боломж аз авчрахыг өсөх юм бол үүднийхээ өрөөнд ч юм эсвэл тэг амьд цэцэг тавих тасгал зүйлс ч болно л да. Хэрэг хайр дурлалт ч юм уу гэрлэлтийн азыг нэмэгдүүлмээр байгаа хүмүүс яхан бол унтгалынхаа өрөөнд гоё цэцгээр чимэглэх иймэрхүү зүйлүүд хийх юм бол айгүй аз дууддаг юм байна л да. Тийм ер нь ингээд арома ч юм уу ийм гоёлог гоё үнэртэй лама асаах гэртээ гэртээ гоё үнэртэн байрлуулах ч юм уу таалагддаг юмнуудаараа ингээд өөрийгөө тойруулах гэдэг ч юм уу. Ямар ч гэсэн ингээд таны сэтгэл санааг чинь гоё ойлгоод ямар гоё юм бэ гэдэг тиймэрхүү зүйл мэдгэтгэхээр иймэрхүү зүйлсээр ингээд өөрийгөө баясгаараа чимэглэрээ гэсэн байна. Тэгэх юм бол энэ 7 хоногт танд аюу хэрэгтэй энэ зүйл юм байна. Хийвэл хэрэгтэй зүйл үгтэй таны өшөө эерэг энерги чинь нэмэгдүүлэх зүйл бол энэ байна гэсэн байна. За ингээд өндөрлөе карт сонгосны мэрэг үнэхээр таалагдсан бол лайк тараа битэн мартаараа. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол картыг сонгосон хүний дараагийн 7 хоногийг аюу сайнаар бэлэгдээд цэцэглээ гэсэн тиймээс тараараа тэгэх юм бол картыг сонгосон бөгөөд өөрөө 7 хоног сайнаар бэлэгдэж байна. Намайг бас дэмжиж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд B картыг сонгосон нэмэрийг эхлэе. 10 сарын 6-наас 12-ны хүртэл ямар хөө 7 хоног болох вэ гэсэн. 7 хоногийн мэрэг хийж байгаа. За ингээд бүх B картыг энэ карт сонгосооны бүх картуудыг зэрэг нэгэд үзье. За энэ картад гарсан байна. За ингээд энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэдэг дээр нэгэн хүн юм авчирж өгч байгаа юм шиг ингээд туслахаар ирж байгаа юм шиг ийм утгатай карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхээр зэрэг ямар нэгэн тань дээр шинэ боломж орж ирэх заавчлаарай. Ямар нэгэн юмн дээр танд шинэ боломж орж ирэх ч юм уу шинэ хүнтэй уулзрахад нээлттэй байх өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож баяр баясгалан авчрах жижиг зүйлсийг анзаарах нь аюул чухал болж магадгүй юм байна. Нэг үгээр хэлэх юм бол шинэ боломж шинэ хүнтэй уулзрахад нээлттэй байгаараа шинэ юмд нээлттэй байх нь аюул чухал болж магадгүй юм байна. За ямар ч юм гоё карт гарсан байна. Шинэ хүн таны амьдралд орж ирэх ч юм уу таарлахад уулзрахад сэтгэлээрээ жоохон нээлттэй үйл зүгээр юм шиг За ингэж хэлж болох юм. За заавал хүн гэхгүй бас шинэ боломж За энэ карт ингэж тайлах гэж бодож байна. За тэгчээд 10 сарын 6-наас 12-ны хооронд энэ 7 хоногийн уур амьсгал дээр хулган ном 2 гарсан байна. Тийм жоохон нэлээ нервээ ажилуулж магадгүй байна энэ 7 хоногт та. Мэдрэлийн систем ажиллана гэсэн үг гэдэг юм дээ. Мэдрэлээ их зарцуулах нэг жоохон өөргөө зоохоод байгаа юм шиг. Энэ яагаад ингэсэн бол яг юу юм болоо гэл өөрхийн мэдрэлийн системийн нэг юмд нэг юм илүү их хогт хөнхөхтэй зөвөр ямар нэгэн зүйлд их мэдрэлээ нервээ зарцуулнаа гэсэн юм утгаар гарч байгаа шиг байна. Тиймэрхүү амьсгал энийг харах юм бол ном гарсан болохоор ямар нэгэн мэдэхгүй байгаа зүйлээ мэдэх гэж их хичээх тэрэндээ их цаг зарцуулах мөн өөрөөр хэлэх юм бол аягүй зэрэг ном гараад болохоор сургуулийн ч юм уу эсвэл судалгааны ажилд энэ 7 хоногт та нэлээд төвлөрөх сургууль ч юм уу эсвэл ямар нэгэн сургууль сурдаггүй хүмүүс ахын бол судалгаа ямар нэгэн зүйлийг шинжлэх судлахад их гүнзгий орох тэрэнд их нервээ мэдрэлээ зарцуулах
Иймэрхүү нэг өөр амьсгал байна. За энэ 7 хоногийн өөр амьсгал. За ингээд одоо нэгтгэхээс бүтэн сая өдөр хүртэл ямархуу тэг өдөр хоногуд болох вэ? За нэгд өдрийн өөр амьсгал нь болохоор нөгөө зүүн савингийн карт гарсан байна. Хувь зайны карт гэх юм уу те. Зүүн савин ямар ч байсан одоо нэгд өдөр таны зүүн савин нэлээд хурц байж магадгүй. Зүүн савингороо ямар нэгэн зөв зүйлийг тийм мэдэрч чадна гэдэг ч юм уу те. Эсвэл та ингээд яг толгоороо ботхоос илүү ингээд дотроо ингээд мэдрээд те зөв шийдлээ ингээд олж чадах. Зүүн савин хурцаах өдөр гэж магадгүй байна. Ямар ч тийм нэгд өдөр тийм мэдрэмжээ зүүн савингыг сонгороо сонсороо гэж үсэ. За тэгчээд одоо 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр за яг юм ингэж хах тэгч хах гээл ямар нэгэн зүйл бодож исэн чинь одоо таны урдчлан одоо төсөөлж бодож исэн шал өөр явдал өрнөхгүй гэж магадгүй юм байна. Та 2 дахь өдөр нэг за ийм болохоо тийм болохоо 2 дахь өдөр ямар нэгэн зүйл ингээд төсөөлж исэн бол тэр чинь одоо төсөөлснөөр чинь шал өөр байх. Өөр явдал өрнөх. Ийм өөр амьсгалтай өдөр байна. Яг сайн муугийн сайн хэлж мэдэхгүй нэх муу бол биш байх гэж бодож чинь жижиг гатцаас. За тэгээд одоо 3 дахь өдөр та ямар нэгэн онцгүй зүйлээс бол зугтах зайлс хийх магадaltaй юм байна. Нөхөн надад ирэхгүй энэ юу болохгүй гэдэг юм уу те. Ямар нэгэн онцгүй зүйлээс те зайлс хийх зугтах. Эсвэл ямар нэгэн зүйл гэхээсээ илүү ямар нэгэн хүнээс нэлээд зайлс хийх те. Зайлс хийх тийм хандлага байна. За ямар ч асуу ингэж тайлээ. За 4 дахь өдөр болохоор зэрэг тэг ер нь бол 4 дахь өдөр бол ажлын өдөр гэхүү 4 дахь өдөр та нэлээд нэг юм дээр айгу төвчээртэй, зүтгэлтэй ингээл айгу ажиллаал те тэрнийхээ үр дүнгийг гаргаж магадгүй байна. Нэгэн зүйлд маш их одоо төвчээртэй, зүтгэлтэй ажилланаа те тэрнийхээ үр дүн гэж гаргах бах. За ингээ 2 дахь хэлчлээ. За 5 дахь өдөр 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр их ачаалтай байна. 5 дахь өдрийн ямар нэгэн одоо ачаалал, дарамт, стресс дарамтнаас ингээд та салмаар санагдах. Ямар хэцүү юм бэ гээл ямар нэгэн одоо тийм стресстэй нөхцөл байдлаас ингээд цухтмаар санагдах. Энд жоохон ямархуу амьсгалтай өдөр байна. Тэгэхээр өөрөө жоохон амраа гараа гэж хүсье. За тэгээд хасаа өдөр болохоор зэрэг хасаа өдөр нэг юмд бүх хүчээ дайчлаад байгаа байхгүй юу? Нэг зүйл одоо бүх хүчээ дайчлаад бүх ингээ хүчээ шавхна гинэ. Хасаа өдөр одоо бүх хүчээ дайчлах хамгийн ихтэй одоо бүх байдгаараа тий бүх юм шийдээд бүх юм ингээд хүчээ бараг бие өртөл зориулал тий бүхэл хүчээ нам нэг юмд ингээд дайчлаад нэлээд жоохон ядрах юм шиг. Иймэрхүү картын. За иймэрхүү амьсгалтай хаан. За тэгээд одоо бүтэн сая өдөр болохоор гоё өдөр энэ. Бүтэн сая өдөр нэлээд амралтын одоо энэ нөгөө удмын үе залгамжилж ирсэн мөнгө төгрөг эд хөрөнгө гэдэг ийм картахгүй юу? Тийм яг удмаараа ч юм уу хамаатнараа ч юм уу скол гэр бүлээрээ тэг айгу тийм дутагдах юмгүй доктортой сайхан байх гэж одоо тайлбарлаж болно. Ямар ч бүтэн сая өдөр ихтэй ажгүй гоё өдөр энэ. Одоо гэр бүлээрээ хамаатнуудаараа ч юм уу те одоо дутагдах юм бо доктортой сайхан байдлыг мэдрэх. За ингээд бүх өдрөө тайлбарлачаад танд энэ 7 хоногт одоо хийвэл хэрэгтэй гарын мудраг хэлж өгье. Энэ 7 хоногт танд хийвэл хэрэгтэй гарын мудраг гэсэн чинь яна уучлаарай. За дахь энэ мотоциклийн од өнгөрөг ямар муухай дуутай юм бэ? За уучлаарай жоо. За тэгээд энэ танд энэ 7 хоногт хийвэл хэрэгтэй гарын мудраг. Лонгинг.
Тэгээ энэ гарын мудра болохоор зэрэг юу юм байна? Та өөрийн одоо тий хүсэл, өөрийн зүрхний хүсэл мөрөөдөлтөд анхаарал тавь гэдэг ийм утгатай тийм мудра юм байна. Тэгээд ер нь бол энэ мудраг хийх юм бол таны сэтгэл тайван, эерэг мэдрэмж нэлээд дээшлээд одоо сайхан мэдрэмжийн гормон тий даавруудыг одоо ялгаруулах, идэвхжүүлэхэд айгуу сайн, тэрэнд айгуу тусдаа одоо сайхан мэдрэмжийн гормон даавруудыг тий идэвхжүүлж одоо чиглэгдсэн тэрэнд нэлээд сайн үр дүнтэй мудра юм байна. Тэгээд энэ нөгөө дээшээ улам дээшээ гэдэг шиг тийм утгатай явах мудра. Бүх юм дээшээ явах болтго. Бүх юм дээшээ, улам дээшээ тий. Ийм утгатай. Тэгэхээр зэрэг таны ааж амьдралын ер нь бүхий л зүйл ингээ дээшээ тий явахыг та бэлэгдээд энэ мудраг энэ 7 хоногт хийвэл аягүй зүгээр юм байна. Тэгээд сайн ч гормон ялгарх юм байна энэ задах. Зүүн гар. Ингэж ингээ мушигж байгаа юм байна юугаа. Хоёр одоо бугуу гэхүү тий. Бууга мушгаад. Гүү ямар хэцүү юм бэ задах. Тэ юу болчих. Анким. Илээ. Баруун гар нууртай юм шүү дээ. Би ингээ үзэлчи ийм юм байна. Тэгээд 7 хуруугаа ингэж босгоод тий. Энэ ингээ мушгирч байгаа юм биш үү? Хүмүүс ингээ харагдахгүй нэлээд дэлгэцэн дээр. Энэ хоёр зэгч уурын тий. Ингэж буугаар эргэлдүүлж оруулж ирээд тэгээд 7 хураа ингэж босгоод 2-7 хуруугаа. Тэгээд ийм одоо гарын яг хийх юм байна. Энийг ингэж бариад 3-5 минут та бариад одоо би гэрэлтэй, аз жаргалтай байна гэж те бодоод бүх юм дээшээ улам дээшээ гэж ингэж бодонгоо энэ мудраг 3-5 минут бариараа. Тэгэх юм бол одоо таны одоо сайн сайхны авчирдаг одоо юу гэдэг гормонууд ч юм уу те дааврууд нэлээ идэвхчих юм байна. Тэгснээр таны ааж амьдрал ч гэсэн те дээшээ явах боломжтой гэдэг ч юм. Ямар ч нэг тиймэрхүү утгыг илэрхийлсэн. Энэ мудраг хийвэл аягүй сайн байна. Ямар ч энэ гарных нүг нь авчих. Ямар ч ингэж ийм бол биш ингэж мошигж байгаа байхгүй юу? Ингэж мошгоод одоо ингэж ярина гэсэн үг шүү дээ. Ааж жаргалын гормонуудыг одоо нэлээд идэвхжүүлдэг энэ мудра танд энэ 7 хоногт хэрэгтэй гэсэн үг байна. Одоо нэг өөр хэлэлтэй. За тэгээд танд илгээх одоо сахис тэнгэрийн мессеж дээр энэ хоёр картыг татсмаа. Энэ болохоор зэрэг бүх юм өөрчлөгддөг гэсэн ийм хотхыг бол танд тийм сахис тэнгэрүүдээс хэлж байна. Одоо тийм бүх өөрчлөгддөггүй юм гэж угаасаа энэ ертөнцид байдаггүй. Одоо бүх юм өөрчлөгдөгөө. Тэгээ ер нь бол өөрчлөгдөхдөө одоо тэгээ эерэг энерги бүхнийг те шинчилж илүү тийм гэрэлтсэн байдлыг тийм би болгодог шүү гэсэн ийм утгаар тайлбарлаж болох юм. Мөн одоо юу ч хийж болно. Гэхдээ л одоо тэгээ эерэг энерги бүхнийг сайхан болгодог шүү гэсэн ийм одоо сахис тэнгэрийн мессеж танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж. Тэгээ бас нэг нэмэлт мессеж гэх юм бол сахис тэнгэрийн мессеж одоо туслагч хүн гэсэн туслах хүн гэсэн ийм карт байна. Тэгэхээр та энэ 7 хоногт нэлээд түрүүн бас энэ дээр гарсан те сэтгэлээ нээж ингээд хүнтэй ч юм уу те одоо хамтын ажиллагаанд тийм бэлэн байх нь аюул чухал шүү гэсэн бас тэрийг давхраас хэлж гин тийм үү те персон сэтгэлээ нээж хамтын ажиллагаанд одоо бэлэн байх. Тэг ер нь бол helpful person гэдэг чинь энэ карт нь болохоос таны амьдралд одоо тусалж дэмжиж одоо зөвлөгөө өгөх ч юм уу өгч чадах тийм хүн ойрхон байна гэсэн ийм утгатай мессежтэй ийм карта. Замарчсан та энэ мессежийг тийм сэтгэлээ нээжтэй хүмүүстэй хамтан ажиллаханд тийм бэлэн байх нь чухал шүү
тийм таны амьдралд одоо тусалж дэмжижтэй зөвлөгөө хүнтэй архамж байж магадгүй гэсэн юм утгатай картын. За энэ бол ахус тэнгэрийн одоо мессеж байлаа. За тэгээд энэ 7 хоногт одоо за ингээд хамгийн сүүлчийн тий картнаас сонголтын картнаас танд энэ 7 хоногт хэрэгтэй зүйл юу вэ гэхээр зэрэг ер нь говьшгүй байдал гинэ. Говьшгүй байдал. Энэ дээр ингээ хорч ингээ хөдөлтэй штэ тий нөгөө юун гүрчин тий. Тэгэхээр танд энэ 7 хоногт юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг суурэ бат болгох гинэ. Ямар нэг юмны одоо суурэ бат болгох тэг хөдөлшгүй бай гэсэн ийм зөвлөгөө яваад байгаа байхгүй. Тэгэхээр бат бүх үнцээ тавьж ямар ч зүйлд те одоо бити сандраараа бити говьараа те говьшгүй байгаараа гэсэн ийм мессеж байна. За энэ танд үнэхээр хэрэгтэй бол хүлээж аваарай энэ мессежийг. За ингээд өндөрлөө энэ одоо би картыг сонгосон нэмийг ингээд үнэхээр таарад таалагдсан бол тэгээ лайк тарахаа бити мартаарай. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй те сайн сэтгэлтэй хүмүүс байх юм бол эможи дараарай гэж хүсье. Би картыг сонгосон. Тэгээ намайг дэмжиж та өөрийнхөө 7 хоногийг сайнаар бэлэгдэй гэх юм бол энэ ном гарсан учраас ном тэгээд хажууд нь тань туслах хүн. Тэ. Персон хүн тэ. Тийм болохоор ном хүн хоёр. Ном гэсэн юм уу дараа тэг хажууд нь одоо танд энэ 7 хоногт эерэг нөлөө үзүүлэх шинэ хүнтэй уулзраасаа гэж тийм зөвгнөөд хүн персон тий. Ном хоёр гэсэн юмор дараараад хэм бол та намайг дэмжиж байгаа өөрийнхөө 7 хоногийг сайнаар тийм бэлэгдэж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд векар сонгосон нэмрийг хэлье. 10 сарын 6-наас 12-ны хооронд ямар хутлаанаг болох вэ? За. Энэ карттай сонгосон хүмүүс. За 6-наас 12-ны хооронд векартыг сонгосон хүмүүс нэгдэцээ дун. За ямар хөө картууд гарч эхэлж байна. Цэцэг. За ингээд одоо хамгийн энэ картаар энэ 7 хоногт юу чухал болох вэ? Таны хувьд юу чухал болох вэ гэхэлэр зэрэг энэ 7 хоногт таны хувьд хамгийн чухал болох зүйл болохоор одоо таны үзэр туулсан өмнөх одоо туршлага тий амжилт ч юм уу тий ямар нэгэн зүйл одоо өнгөрсөнд болсон зүйлээ эргцүүлэн харах тий би ч өнгөрсөнд ийм болчлоо тэг гэж жоохон эргцүүлэн бодох хэрэгтэй байна. Энэ 7 хоногт та тэгээд өмнө одоо болсон явдлууд ч юм уу те туршлага юм амжилтуудаа те хэрэгцүүлэн хараад өөрийн одоо яг үнэн одоо гол хүсэл те зорилгоо тодорхойлох. За би цаашдаа өөр яах вэ гэл те өмнө иймэрхүү зүйлүүд одоо даван тулсан байна. Өшөө цаашдаа миний яг одоо үнэн гол одоо юу гэдэг амьдралын зорилго чи юу илээ гэдэг ч юм уу те тэр зорилгоо тодорхойлох. Яг л өөрийнхөө үнэн одоо өөрөөрөө амьдрах те яг одоо юу гэдэг бусдын хүслээр биш та өөрийнхөө тий татаад жинхэнэ одоо биеэр амьдрах гэх юм шиг тий яг л татаад өөрийн хүслээрээ тий амьдрах тэр зорилгоо тодорхойлох нь аягүй чухал болж магадгүй юм байна. Тий. Тэгснээр одоо дараагийн алхам их ихтэй их тийм болох учраас тий. За ямар ч гэсэн өмнөхөө жоо эргцүүлэн бодоод тэгээд өөрийн тий цаашдын зорилгоо тий тодорхойлох нь аягүй чухал болох юм байна. За тэгээд энэ 7 хоногийн өөр амьсгал дээр ийм хоёр карт татсан маа. Өөр амьсгал болохоор зэрэг тий ер нь ал таны одоо ерөөсөө бодож байгаагүй санаандгүй аз төхөн гэдэг юм тий. Тэг хүлээж байгаагүй газраас тий аз төхөн гэдэг чинь бодож байгаагүй юм аягүй гоё юм болох гэдэг ч юм уу тий. Санамсаргууд тийм аз тохиох юм байна. Тэгээ мөн ингээд энэ 7 хоногт одоо өдөр тутмын зүйлээс айгүй жижигхэн юмнаас айгүй аз жаргалаа олж мэдрэх юм шиг. Тэгээд айгүй санамсаргуу азуудаас тийм тохиолдох юм байна. Тийм жижиг шажиг зүйлээс ингээд нэг гоё юм хөөх амьдрал ч ямар гоё юм бэ гэдэг ч юм уу те. Тэгээд өдөр тутмын одоо жижиг те одоо зүйлээс аз жаргалыг олж мэдрэх нэг иймэрхүү өөр амьсгал байна энэ 7 хоног. Тэгээд энэ карт гарах бол нэлээ
Ингээ хамаал айгу романтик санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч сан энэ 7 хоног нэлийн романс үүсгэх юм уу? Романс мэдрэх романтик гэсэн үг шүү дээ. Романс мэдрэх тий. Эсвэл та нэлийн 7 хоногт одоо хүнийг татах хувьдтай гэж магадгүй. За ямар ч нэг юм хоор амьсгал юм. Жижиг азууд тийм романс одоо 7 хоног гэх юм уу тий. За тэгээд нэгтгэхээс бүтэн сая өдөр хүртэл ямар хоор амьсгал байна одоо нэг өдрөөр харъя. Тэр өдрийн энерги л гэсэн үг л дээ. За нэгд өдөр болохоор маш гоё өдөр байна. Үнэхээр маш гоё өдөр. Нэгд өдөр та магадгүй хүмүүсийн анхаарлын төвд орох, магтуулах тий. Ойр тойрны хүмүүс чинь ингээл таны амжилт ингээд ойр тойрны хүмүүсээр магтуулах ч юм уу хүмүүсийн анхаарлын төвд ороод тий. Та өөрөө амжилтаараа нэлээд бахархаж магадгүй юм байна. Амжилт ч юм уу ямар нэг юм тийм болцсон зүйлээрээ тий. Тэгээд одоо бусдад үнэлэгдэх тийм маш гоё тий эрг одоо энергитэй бусдаар магтуулах, үнэлүүлэхтэй бахархах одоо олон хүмүүсийн тий анхаарлын төвд орох гэх мэтлээ. Ямар ч бас айгу тийм баяр багталтай гоё өдөр байна. За нэгд өдөр. За 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр та яг нэг юмд анхаарал төвлөрүүлэл хийх гэсэн чинь ингээл жижиг шажиг тий одоо саадууд гарч ирдэг ч юм уу. Тийм анхаарал ингээд сарнаал та жоохон төвлөрч чадахгүй жижиг шажиг тий анхаарлаа чинь сарниулах зүйлүүд гарч ирэл нэг тиймэрхүү уур амьсгал байна. За энэ дээр болгоомжтой гайг бах. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр жоохон сэрэмжгүй байх гэдэг энэ одоо юу гэдэг өөрийн сэрэмжээ жоохон алдах. За тий гайг үздэй гэдэг ч юм уу тий жоохон анхаарлаа сулруулах юмд тий хит тайвшрах тий жоохон болгоомжгүй болчих гээд байна. За энэ дээр нэлээ юу хийж байгаа вэ яаж байгаа вэ гэдэг нэлээ сэрэмжтэй тий байвал зүгээр жоохон өдөр тутмын сэрэмжээ жоохон алдаад жоохон хит тайвшрах гэж магадгүй юм байна. За тэгээд 4 өдөр болохоор үнэхээр гоё өдөр юм. 4 өдөр ингээл бөөн цэцэн думбаал бүр ингээл тийм 4 өдөр болохоор зэрэг та одоо сэтгэлд айгүй тийм тааламжтай тий. Одоо баг зэргийн гэх юм одоо сэтгэлд огдлуулсан хайр мэдрэх. За хайр тул бишээлэж гэсэн юм нэгэн тий гоё сэтгэл мэдрүүлсэн доо сэтгэл огдлуулсан тийм зүйл амсах. За хайр төрөл дээр үзэж байгаа сайхан бол одоо тийм одоо сэтгэл огдлуулсан хайр тийм нэг тийм хөөрөлттэй хайр гэх юм уу гэдэг нэг амтлаг тийм нэг тийм амттай нэг гоё нэг тийм амтлаг сэтгэл огдлуулсан зүйл одоо мэдрэх гоё ямар ч байсан нэг тийм уур амьсгалтай өдөр байна. За тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг ер нь л үйлдэл хийх өдөр гэж магадгүй 5 дахь өдөр. За ерөөсөө л ингээд хийгсэн та сэтгэлдээ айл хэдийн нэг юм ингээд шийдсэн те. Тэгээд үйлдэл хийх одоо нөхцөл байдал үүсгэх ч юм уу. Тэг үйлдэл хийх хэрэгтэй болох те. За ерөөсөө л ингээд айл хэдийн те нэг юм шийдсэн байх те. Сэтгэл ерөөсөө ингээд нөгөө юугүй. Эргэлзээгүй байх. За иймэрхүү уур амьсгал байна. Тэгчээд ахсаа өдөр болохоор зэрэг ахсаа өдөр бол нөгөө хитрхийх одоо хит таашаал автах, хит зугаа цэнгэлд автах, хит их таашаал зугаа цэнгэлд автах. Тиймэрхүү нэг уур амьсгал байна. За тийм байхгүй гэсэн юм сайхан юм бол одоо хит их амттан идэж бялуурах ч юм уу тиймдгээр нэг тийм ингээд хит их нэг амттай юм ингээд бэлуураад байгаа байхгүй нэг тийм хуур амьсгал байна. Ямар ч сан хит их зугаас ингээд автах юм уу эсвэл хит их амттай идэж бэлуурах юм уу тийм ямар ч нэг тийм хуур амьсгал одоо санагдаж байна. За тэгчээд одоо бүтэн сая өдөр болохоор зэрэг тийм таних гадагшаа явах хүснээ болоод байгаа юм шиг. Бүтэн сая өдөр болохоор нэг одоо хит одоо дэмий зүйлд одоо цаг анхаарал цаг үрхээ зогсоогоод ингээд зоригтой хэрэгтэй зүйлдээ төвлөрөхөөр хичээх тийм
Тиймэрхүү амьсгал байна. За ингээ бүх өдрөө тайлбар дуусчаад танд одоо хийвэл хэрэгтэй гарын мудра, гарын ёг, хийвэл хэрэгтэй гарын ёг гэсэн чинь тий ер нь энэ талаант нэлээ тайвшрах одоо бие сэтгэлдээ булчингаа тий суллах, зөөлрөх ингээ биеэгаа ингээд суллах энэ зүйл танд айгүй хэрэгтэй юм шиг тий релакс гэж аадтай. Тэгэхээр та энэ за энд ингэ тавьчих. Зүүн гар мөртэй юм ба шүү дээ. Тэнгэж бариад одоо бие хэд байх юм бэ? Булчингаа суллах юм байна. Мөрөөр өгж аваад гэл ингэж тавиад дахиад ингэ сайхан бүтэн бие сайхан ингэж булчингаа бүгдэрийг дээрээсээ доош нэг гэж ингэж суллаж иймэрхүү үйлдэл хийсний дараа энэ гарын ёгийг бариад 3-5 минут одоо усан дээр төвлөрөх юм байна. Зөөлөн дулаан ус намайг тайвшруулж байна. Би усан дотор сууж ийн гоё зөөлхөн дулаахан гоё усан дотор би ингээл одоо намайг усууд одоо тий усан дотор маш их гоё тайвшралтай надад их тааламжтай байна гэд усан дотор байгаа зөөлөн дулаан усан дотор байгаагаар өөрийгөө тий төсөөлөөд бие сул тавиад тэгээд энэ гарын мудраг 3-5 минут усан дээр төвлөрч байх юм байна. Тэгэх юм бол таны одоо бие сэтгэл булчин хатуурсан энэ чангарсан булчин ч юм уу хатуурсан сэтгэл тиймэрхүү байх юм бол нэлээд тайвшрах юм байна л да. За ямар ч энэ мудраг хийгээрээ танд энэ 7 хоногт хэрэгтэй мудраг гэсэн байна. За тэгчээд танд энэ 7 хоногт хэрэгтэй сахис нэнгэрийн мессежүүд дээр ийм 2 карт гарсан ба. За энийг ингээд I'm free гэж аз. Би аюул чөлөөтэй. За сахис нэнгэрийн мессеж гэх юм бол та өөрийн одоо яг жинхэнэ зүрх сэтгэлийнхаа дууг сонсоод ингээд зөвхөн эерэг энерги дээр ингээд төвлөрөөрөө энэ 7 хоногт тэгээд ер нь одоо таны дотор байгаа айдас хүйдэс ч юм уу муу бодол ч юм уу те шүүмжлэлтэй тийм санаа байдаг ч юм уу те тэгэх юм бол одоо тэрийгэ төр орхиод те дотоод тайвшралгаа алхаараа өөрийгөө айгуу чөлөөтэй гэж тий сэтгээрээ тэгэх юм бол аз жаргалтай тий тайван амгалан болно шүү гэсэн. Энэ бол дээд тий сахис нэнгэрээс ирж байгаа мессеж байна. Ямар ч гэсэн одоо зүрх сэтгэлийнхаа дууг сонсороо эрэг энерги дээр төвлөрөөр гэсэн мэн тэгвэл их тайвшилж айгуу аз жаргалтай тайван болно гэсэн байна. Өөрийгөө айгуу чөлөөтэй гэж сэтгэе юунд ч баригдаагүй тий. За тэгээ 2 дахь энэ карт нь болохоор зэрэг сахис нэнгэрийн мессеж болохоор зэрэг тэгээ ер нь бол өөрийгөө нээж тий хайр тусламж аз жаргалыг хүлээж ав гинэ. Тий танд магадгүй хин нэг нь тий тусалж байгаа ч юм уу эсвэл таны хин нэг нь хайрлаж байгаа ч юм уу тий ямар нэгэн аз жаргал байх юм бол тэрийг одоо би энэ аз жаргал энэ сайхан байдлыг хүлээн авах бүрэн үнцэнтэй хүн гэдэг тий гэж өөрийгөө тэгж бодоод ойр тойронд ч байгаа хайр тусламж аз жаргал байх юм бол тэг хүлээж аваараа. Одоо энэ нь одоо таны амьдралыг эерэг тайван баялаг болгоход айгу тийм түлхэж зална шүү гэсэн ийм 2 сахис нэнгэрийн мессеж байна. I'm free чөлөөтэй. За энэ 2 мессеж танд хэрэгтэй гэсэн бол хүлээж аваарай. За ингээд одоо бүх картуудаа тайлж дуусаад хамгийн сүүлийн сонголтын картаас танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Энэ аюу гоё ингээд тийм дур булаам юм татвар хувц байна. Танд сонголтын картнаас танд хэрэгтэй мессеж гэх юм бол энэ 7 хоногт та өөрийгөө анхаарч тий бие сайдрах харчлаад ингээд дур булаам байдлыг чинь нэмэгдүүлэх тийм тохиромжтой аяг гоё тийм одоо татвар хувцс тийм шинээр аваарай гэж юм болов сонгоорой гэж юм болов тийм зүйл бол хэлж гин тийм тэгэх юм бол таны өөртөө итгэл энергийн 7 хоногт ч айгу тийм хэрэгтэй юм байна л да. Ямар ч нэг тийм өөрийгөө анхаарад одоо бие алчлаад нэг гоё юм таны дур булаан байдлыг чинь сэргээх ямар нэгэн хувцас тийм ялангуяа энэ дотор хувцас гарсан болохоор зэрэг их тийм гоё
гоёмсог тийм гоё тийм тохиромжтой тийм татвар хувцас байвал сонгож өмсөөрөө байхгүй бол шинээр аваарч гэж магадгүй. За юм карт. Танд энэ 7 хоногт хэрэгтэй, хийвэл хэрэгтэй зүйл юм. За ингээд өндөрлөө ингээд 2 сүүлд нэрийн мессеж ингээд ойлгосон баг. Гарын мудраг хэлсэн. За ингээд бүх карта тааш туслаа. Үнэхээр таалагдсан бол тийм лайк тархаа бити мартаараа. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол та дараагийн 7 хоногоо сайнаар бэлэгдээд тийм нар гэсэн эможи тэрний араас одоо улаан бүжиглж байгаа гоё хувцастай тийм эмхтэн эможи байгаа. Тэр хоёрыг тийм дарах юм бол энэ фейк картыг сонгосон бөгөөд өөрийнхөө дараагийн 7 хоногийн сайнаар зөгнж байгаа. Тийм бас намайг тийм давхар тийм дэмжиж чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө. Тийм нар тэгээд араас нь одоо улаан хувцастай эмхтэй байгаа бүжиглж байгаа нэг тийм гоё эможи тийм тэр эможи тийм байвал тийм олвол дараараа тийм зөвхөн нар ч байсан болно тийм. Тэгээд энэ хоёр эможи дарах юм бол та өөрийгөө сайнаар зөгнж байгаа намайг дэмжиж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ үртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай. За ингээд Г картыг сонгосон нэмэрийг эхлэе. 10 сарын 6-наас 10 сарын одоо 12-ны хүртэл ямар хөдлөмөр болох вэ гэсэн иймэр гэж байгаа. За Г-ийг тавьчих. За ингээд Г картыг сонгосон нэм картад бүгдээр нэгээд үзье. За ямар хөө картад гарч ирсэн байна. За ингээд хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг одоо энэ 7 хоногт 6-наас 12-ны хооронд танд юу чухал болох вэ? Дараагийн 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг сэлэм. Тэгээ ер нь аль энэ 7 хоногт хамгийн чухал болох зүйл нь болохоор зэрэг таны одоо шин санаа ч юм уу ямар нэгэн одоо ажил ч юм уу шин төсөл ч юм уу те ямар ч байсан тийм шин санаан дээр анхаарах те одоо тэр зүйлээ өөрийнхөө төсөөл бодол санаа ямар нэгэн хийж байгаа тэр зүйлээ одоо бусдад ойлгомжтой гор хүргэх те тэр зүйл аягүй чухал болох юм байна. Та энэ 7 хоногт танд аягүй гоё шин санаа оноо төрөөлтэй шин ажил үсч юм те тэрийг аягүй бусдад аягүй ойлгомжтой те хүргэхт энэ зүйл аягүй чухал болж магадгүй бөгөөд тэг яг тэрэн дээр чинь нэг тийм жижиг бэрхшээл байж магадгүй тэрийг бол бэрхшээл биш таныг улам сайн болгох те тэр жижиг бэрхшээлийг одоо юу гэдэг таныг төгс болгох тийм боломж гэж хүлээж авах нь аягүй чухал болж магадгүй юм байна. Тэр бол тийм жижиг бэрхшээл саад бишээ таныг улам сайн юм чи улам сайн болгох тийм юу боломж шүү гэж хүлээж аваараа тэр зүйл аягүй чухал боллоо гэсэн байна. За ямар ч хэлсэн шин санаа оноо. За тэгээд энэ 7 хоногт энэ 7 хоногийн уур амьсгал дээр энэ хоёр карт гарсан маа сар дэлхүр. Уур амьсгал ямар хөө уур амьсгалтай сар болох магадлал өндөр байна гэхлээр зэрэг сар болохоор зэрэг нэг тийм татаад мэдрэмж зүүн савин ч юм уу те одоо ямар нэгэн гоё одоо санаа оноо ч юм уу те тэр зүйл аягүй гол тий таны татаад мэдрэмжээс төрсэн зүүн савин ч юм уу шин санаа оноо ч юм уу тэр чинь нэлийн гол хөрөлж магадгүй. Тэгээд энэ дэлгүүр картыг харах юм бол одоо тийм магадгүй сар болохоор зэрэг юу сүнслэг хөгжил ч юм уу дотоод ертөнцтэй холбоотой нэг тийм та зүрх сэтгэлээ сонсдог ч юм уу тийм сүнслэг зүйл эсвэл зүүн савингоор юм мэдрэх тэрийг шинэ санаа оноо болгох ч юм уу тийм ч юм байж магадгүй. Мөрч нэг тийм сүнслэг хөгжил дотоод ертөнцтэй холбогдох сэтгэлээ сонсох гэх мэтлээ иймэрхүү өмнөд орж ирж байна. За тэгээд тийм хоор амьсгал байна гэсэн үг. Тэгээд энэ дэлгүүр картыг харах юм бол ер нь энэ 7 хоногт таны амьдралд тэ аж амьдрал одоо хувь тавилангийн ямар нэгэн үйл явдал гарч ирээд та яг хувь тавилангийн ямар нэгэн зүйлийг та шинээр олж нээж магадгүй юм байна.
Оо ийм юм биш ингийн биш гэдэг. Тэрний нэлээд хувь тавилангийн чинь юу та уялдаатай юм шигтэй. Тийм үйл явдлын одоо юу гэдэг гарч ирэх тэр одоо төлхөөрийг нь те таарах олох те ямар нэгэн шин зүйл олж нээж магадгүй юм байна. Төлхөр нь таарал оо ийм байсан биш тэгэл ямар нэгэн шин зүйлэгтэй нэгэл хаалгыг нэгэл те. Ямар ч сан хувь тавилангийн чиглэлтэй уялдаатай ямар нэгэн шин зүйл олж нээх магадлал өндөр гэж тайлээ. За нэг юм хөр амьсгал байна. За тэгчээд одоо нэгтгэхээс бүтэн садар хүртэлх одоо яа. Тэнийг нэг өдрөөр нь харъя гэж бодож байна. За нэгд өдөр болохоор зэрэг тийм та нэг хийжсэн зүйлээ дуусгах юм бид ямар ч сан дуусгаад ингээд өөр юм руу явж магадгүй юм байна. За энийг дуусгачлаа за өөр юм эхлэдэг гэдэг ч юм уу. Нэг юм дуусгаад нэг юм орхиод өөр юм руу явах. Эсвэл тий өмнө хийжсэн зүйлээ дуусгаад өөр шинэ юм руу явах шинэ юм эхлэх ч юм уу тий. За тиймэр амьсгал байна. За хоёр дахь өдөр болохоор зэрэг тийм нилээн одоо шийдвэр гаргаж чадахгүй магадгүй та. Инхүү гэл тий. Инхүү тэхүү гэл яг юу их юм мэдгүй ингээл тий эргэлзээл энийг ч хийдэм үү тэрийг ч хийдэм үү яах вэ гэл үнээл тийм шийдвэр гаргаж чадахгүй яах их юм мэдгүй эргэлзээл ингэж нэг өдөр дуусчих юм уу тий гэж байгаа нэг тийм хөөр амьсгалын за энэ дэр болгоомжтой байх гэх. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг тий ер нь бол 3 дахь өдөр бол маш юу дажгүй өдөр байна. 3 дахь өдөр одоо юу хэлмээр юм бэ? Таныг одоо өнөө хүртэл ингээд одоо хийж ирсэн зүйлийнхаа эцсийн үр дүнг харах тийм зүйл байж магадгүй. Ямар ч байсан 3 дахь өдөр та сэтгэл ханамж 100% байж магадгүй. Өөстө гоё хэлчлээ гэл тий. Тийм. Ямар ч байсан ямар нэгэн хийжсэн юмныхаа ингээ бүтэн болгох дуусгах ч юм уу эсвэл үр дүнгийг харах ч юм уу тэрэндээ нэг сэтгэл ханамж яг өндөр тий. Тийм гоё амьсгалтай өдөр байна. За тэгээд яг нөө энэ нүцгэн хүүхэн байгаа тоххой энийг YouTube-ээс харчвал нөө миний юг хааж мах гэдэг болохоор тийм ингээд тавьчлаа. За тэгээд за 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр яг 4 дахь өдөр бол нэг тийм дуртай зүйлээ судлах одоо дуртай юмд аюу цаг гаргаж магадгүй. За нэг юм амьсгал байна. 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр маш их бэлтгэл хийж магадгүй. Юун дээр ч юм нэг тийм бэлтгэл бүх зүйлээ ингээл бэлэн болгоол тий. За одоо энийг хийж ингэсэн тэгсэн гэл ингээл бүх зүйлээ ямар нэг юм зүйл бэлдээл тий. Бүх зүйлээ тийм бэлэн болгохгүй л тийм өдөр байна. За хагас өдөр болохоор зэрэг ер нь бол аюу амжилттай. Та ямар нэгэн зүйлдээ амжилттай болох ямар нэгэн зүйлдээ хүрч чадах юм шиг тий. Тэгсэн мөрчлөө доош харц байна гэдэг чинь амжилттай болсон ч нэг л тэрийг гоё амжилттай болчлоо гэж мэдрэхгүй байх. Ямар нэгэн зүйлд хүрч чадсан ч гэсэн нэг л байрлаж өгөхгүй байх гэдэг ч юм уу. Нэг юм өөр амьсгал байна. За тэгчээд одоо энэ бүтэн өдөр болохоор уул нь бол нөхцөл байдал айгүй сайн. Бүтэн өдөр бол үнэхээр муугүй сайн өдөр гэж бодож байна. Тийм нөхцөл байдал айгүй сайн. Та тэрийг айгүй айтайхан гоё нөхцөл байдлаа ерөөсөн анзаарах байдаг байхгүй. Цаана юмч байгаа тий. Гэтэл та өөрөө одоо бүтэн өдөр юу хийхээ мэдэхгүй ингээд ямар нэг юм юу хийхээ мэдэхгүй ингээд төсмөрлөө оролдоо тэмцээд байгаа байхгүй. Үгүй ингээ байгаад ачлахгүй ингэнэ гэдэг төсмөрлөө яхаа мэдэхгүй. Төсмөрлөө үгүй ингэх ёстой гэл нэг юмтай тэмцээл төсмөрлөө яг яхаа мэдэхгүй. Гэтэл яг үндэ сайн анзаарах юм бол бүтэн өдөр маш гоё өдөр байгаа даахгүй бүх юм чи ингээд юу гэдэг тийм нөхцөл байдал аягүй сайхан тий. Гэтэл тэрийг анзаарахгүй шал дэмий зүйлд ингээл тэгсмэрлээ яхаа мэдэхгүй заавал нэг өөргөө чин зааваачих гээд таш байна. За энэ дээр болгоомжтой байх гайгүй бах. За тэгээд танд энэ 7 хоногт хэрэгтэй гарын мутраа гарсан байна. Нэг хөрхэн зэрхнүүдээ хөрхмөс имэйцэн смайл. Энэ гарын мутраа болохоор зөв ер нь ингээд тийм хоолойны хүрд
хоолой үрдэнд аягүй сайн байна. Хоолой хүзүү те энэ хавьд тиймэрхүү одоо хоолой үрдэнд хийвэл аягүй сайн гарын мудраа байна. Та тэгээд одоо хүзүү энэ эрүү те энэ хавьяаныг сайхан ингээ булчингаа ингэж суллаж байгаад тэгээд нүүрэндээ смайл те тинэмсэглэл тодруулж агаад юу яах юм бэ? За энэ зүүн гар ингэх юм бэ? Ийм барилт юм. Зүүн гар хадундуур ингэж оруулаад тинг. За энийг одоо ингэж араад 3-5 минут та одоо юун дээр зүрх одоо дулаахан ээлдэг зүрх гэж одоо дотроо бодонгоо тий ээлдэг одоо тий зөөлхөн сэтгэл гэсэн иймэрхүү зүйлээр төвлөрөөд одоо энэ хүзүү ха болчин сайхан суллаа. Тэгээ энэ гарын мудрыг бариад 3-5 минут суугаараа ийм гоё ногоон зөөлхөн зүрхэн дээр тэг төвлөрөөрөө. Тэгээд нүүрэндээ жоохон тинэмсгэл тодруулах юм байна. Тэгээд зөөлөн дулаан зүрх гэсэн одоо зүрх сэтгэл гэсэн зүйл дээр тэг анхаарлаа төвлөрүүлээд 3-5 минут бариараа. Тэгсэн мөртлөөс хүзүүнээ чинь болчихгоо юм суулгах хэвээр. За энийг хийх юм бол одоо танд энэ 7 хоногт одоо хэрэгтэй гарын юмуд мудраа гэсэн байна. За тэгчээд одоо энэ 7 хоногт танд дэлгэх сахиус нэнгэрийн мессежүүд дээр юм гарч гарсан маа. За энэ болохоор зэрэг алхимист тийч дээр юм хувиргадаг одоо зэсийг алт болгодог ч юм уу те. Тиймэрхүү юу дотоод таны те шидийн хувиргагч хүч байгаа шүү гэсэн ийм картын. Тэгэхээр зэрэг танд сахиус нэнгэрүүдийн мессежийн 7 хоногт гэх юм бол та өөрөө ингээд ад жаргал те 50 амьдралыг одоо тийм бүтээх бүх чадлыг бол та өөртөө агуулдаг. Тийм та өнөөдөр ч юм уу те ер нь 7 хоногт сайн бодол эерэг үг те сайхан үйлдэлээрээ өөрийнхөө тийм гэрлийг ингэж тийм бүтээж чадна шүү. Тэгээ өөрийгөө ингээд дотоод алхимич гэж аахгүй. Өөрийгөө одоо дотоод ич дээрээ өөрчлөх боломжтой гэдгийг ямагт тий санаараа юм. Яг л алхимч шиг тий зэсийг алт болгож одоо хувиргадаг шиг тий таны дотор тийм сөрөг имийг эрэг болох тийм ичтэй байгаа шүү. Тэрийг тий санаж аваа гэсэн байна. Тий. Тэгээд ер нь аль та бол тий одоо аз жаргал сайхан энерги бүтээж те. Тэгэд өөрийгөө болон бусдыг тий тэрүүгээр одоо гэрэлтүүлээрэй гинэ. Тэгээ алхимч одоо таны дотоод одоо ижидийн хүч гэдэг байгаа. Тэрийг тий өөртөө болон бусад хүмүүст тий сайнаар тий ашиглаарай гэж ахшиг байна. За тэгээд тэгчээд бас нэг сахиус нэнгэр мессеж юм бол ер нь бол тэг амар гэсэн байна. Та нэлээд хүнд их ажиллаад байгаа ч юм уу те ямар хүмүүс байж магадгүй. Тэгэхээр зэрэг одоо сахиус нэнгэр мессеж юм бол энэ 7 хоногт өөрийгөө тэг халамжлаа амраа тий яг дандаа унт гээг байх л та өөрийгөө амраа гэдэг чи одоо дасгал хийх те йогийн ч юм уу те янз бүрийн айтайхан дасгал те одоо би одоо сонгох те тиймэрхүү дасгал хийх гоё ванта усанд орох ч юм уу те унтах туртаа зүйлээ хийх замаар те өөрийнхөө энерги ингэж тэнхэж аваараа. Ямар ч байсан амралт танд аюул чухлаа гэсэн мэн 7 хоногт. За тэгчээд гарын яг эхэлсэн. За бүх карта тайлбарлал усаад ингээд таны сонголтын картнаас танд хэрэгтэй мессеж бол тавь гэж чадчихээн. Change route. Ер нь өдөр тутмынгаа нөгөө солих юм байна л да. Эерэг одоо тийм натурал зүйлүүдээр тэр яг энэ 7 хоногт тэр яг танд хэрэгтэй гэсэн байна. Одоо дадал болсон гэх нэг зүйлээ дадал болоод танд жомоо одоо тэр нөлөө үзүүлээд ямар нэгэн аж амьдралын дадлаа бол өөрчлөрөө гэсэн мэн энэ дээр бол юу ч хийж олно. Одоо жишээ нь
удаан хугацаанд нэг юм хийгээдсэн бол тэрийг байлгах ч юм уу те. Эсвэл ингээд одоо хоол хүнсээ үндсээр нь те өөрчлөх ч юм уу те. Натурал хоол хүнслөө шилжих ч юм уу. Хоол хүнс эсвэл ингээд айгу арай унтдаг гэсэн бол эрт усч, эрт унтаж, эрт босох те. Эсвэл одоо орой усанд ордог гэсэн бол өглөө усанд ордог болох ч юм уу. Эсвэл ямар нэгэн дуртай зүйлээ ингээд солиороо эсвэл ингээд 2 жил гаруй хэрэглээгүй шал дими одоо хэрэглэхгүй байгаа юмнуудаа ингээд хайж маягдаг ч юм уу те. Эсвэл бүр ийм хүмүүс ээж болох юм. Одоо өөрийнхөө хувцлалтан дээрээ нэлээ өөрчлөлт их. Өөрийнхөө хувцсныхаа одоо брендийг солих ч юм уу те. Одоо юу гэдэг. Тийм. Ямар ч гэсэн хувцлалтаа бүр ингээд те. Дандаа багийн хувьд юу хүмүүстгээс мал нэг жоохон урт юу те. Хүмүүсдэг болох. Сквал дандаа урт юу хүмүүсгээс мал одоо багийн хүмүүс. Ямар ч гэсэн хувцсныхаа дэм одоо юу гэдэг. Имижийг өөрчлөх ч юм уу те. Ямар нэгэн дандаа ингээд нэг тийм зуршил болсон, дадал болсон бүр ингээд залхацсан тийм байх юм бол те. Тэр нь танд муу юм уу? Тэр нөлөө үзүүлээд байгаа ямар нэгэн амьдралын дадал зуршлаа ингээд солиороо өөрчлөрөө. Энэ дундаа саяны миний хэлсэн тэнцвүүлүүдээс одоо аль нь жиж ална. Хоолундаа өөрчлөх, эрт унтах, эрт асах ч юм уу те. Сквал өргөл усанд ордог болдог ч юм эсвэл хувцсныхаа те имиж шинж өөрчлөлт ч юм уу. Юмаа хэрэггүй болсонда хайдаг ч юм. Ямар ч ямар нэг юм өөрчлөлөөр л гэж байна. Тэгэх юм бол энэ 7 хоногт маш танд хэрэгтэй юм байна. За уучлаарай энэ дэр ч хүндсэн болоочлаарай. За ингээд өндөрлөе одоо гээ картыг сонгосон үний үнэхээр таалагдсан бол тэг лайк тарах битэн мартаараа аман таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс юм бол одоо та өөрийнхөө 7 хоногийг сайнаар бэлэгдэнгээ одоо намайг дэмжих хүсэлтэй хүмүүс юм бол сар түлхүүр гэсэн хоёрын эможи дараараа тэгэх юм бол гээ картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө тийм одоо тийм 7 хоногийн айгуу сайнаар тийм бэлэгдэж чинь гэсэн үг шүү. Таны зөн самын чинь хурцайгээ сар тэгээд ямар нэгэн хувь тавилангийн шин зүйл нэгдээсээ олоосоо гэж хүсээд одоо түлхүүр гэсэн үг. За ингээд одоо өндөрлөө одоо энэ хүртэл сонирхсон, сонссон, үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Bye bye.